Монгол хэлний тухай хуулийг 2015 онд баталсан. Энэхүү хуулийн дагуу үндэсний бичгийн хөтөлбөрийг орон нутагт үе шаттай хэрэгжүүлсээр байна. Монгол хэлний тухай хуульд орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны 1-р сарын 1-ээс албан хэрэгэн хос бичгээр буюу кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулахаар заасан тул засгийн газараас Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3-ыг баталж хэрэгжилтийг нь хэлний бодлогын үндэсний зөвлөлд хариуцсан ажиллаж байгаамаа. Өмнө Говь аймагт тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийн засаг даргын техник тоот албан даалгавар гарч албан байгууллагууд үндэсний монгол бичгийн хичээлийг шамдан суралцж байна. Бүрээнд бол Өмнө Говь аймаг хос бичгтэй Өмнө Говь гэж дэд хөтөлбөрийг одоо хэрэгжүүлж ажиллаж байна. За үүний хүрээнд бол Өмнө Говь аймгийн төрийн албан агчид одоо бүгд одоо сургалтанд хамрагдж байна. 2024 оны 1 сарын 1-ээс эхлээд 5 дугаар сарын 1-ний хүртэл бол 17 багш одоо хуучин монгол бичгийн хичээл заадаг байсан багш нараа бол одоо энэ одоо хөтөлбөрийн хүрээнд цалинжуулж энэ төрийн албан агчтай бол хос бичгтэй Өмнө Говь болох одоо албан төрийн болон энэ албан хэрэгцээнд бол албан тоот бол одоо кириллээр бол монгол бичгээр одоо гарч ирэх ажил бэлтгэл ажлууд үндсэндээ ингээ хангагдаа явж байна. За Өмнө Говь аймгийн хэмжээнд улсын хэмжээнд бол судалгаагаар бол Өмнө Говь аймаг монгол бичгээр төрийн албан агчид бичгэд бэлэн үү гэсэн ийм одоо судалгаа авахад бол Өмнө Говь аймаг бол 72%-тэй одоо ийм бэлэн гэсэн одоо ийм 72% нь бол ийм судалгааны үр дүн гарсан байна. Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх аймгийн засаг даргын 2024 оны техник тоот албан даалгаврын хүрээнд үндэсний бичгтэн Өмнө Говь аяныг төрийн байгууллагууд эрчимтэй хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээд байна. Байгууллагын удирдлагууд албан газартаа монгол бичгийн орчин бүрдүүлж алба хаагчдын сурах нөхцөлийг дэмжин ажиллаж байна. Манай аймаг бүх албан байгууллагууд дээр монгол бичгийн багш нараар хичээл заалгаж байгаа. За манай байгууллагын хувьд бол 51 оронтойтой ажилладаг. 51 хүний хувьд бол одоо 2 сарын хугацаанд монгол бичгийг үжил судалж байна. За зарим нь бол анхнаасаа үзэж байгаа улсууд бас байна. За өмнө үзсэн мөртлөө мартсан улсууд бас байна. Энийг сэргээгээд өнөөдөр бас дүү мэдээгээ гаргах гэж ажиллаж байна. За манай аймгийн дотоодын газрын хувьд бол 51 албан хаагч нар маань энэ хүмүүн бичиг сонёг өмнө захиалдаг байж байгаад бас эхний ээлжинд энэ хагас жилээр нь захиалга автсан. За ингээд бас мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн хүрээнд бас цаашид одоо ингээ багшаар заалгаад байхгүйгээр өөрснөө энэ монгол бичгийн бас судлахын боломжийг бүрдүүлээ ажиллаж байгаа. За тус аяны хүрээнд бол Өмнө Говьын төрийн архив бас дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. За нэгдүгээрт бол хэвлэмэл хуудсанд одоо монгол бичгээр их бэлтгэх за энэ стандарт маань 2022 онд батлагдсан байгаа. Тус стандартын хүрээнд бол за 160 гаруй байгууллагын 321 нэр төрлийн одоо монгол бичгийн хэвлэмэл хуудсыг бол бид бүхэн хянаж хэвлэх зөвшөөрлийг олгож бүх байгууллагад бол хэвлэмэл хуудсыг бол бэлдэж өгсөн байгаа. За үүнтэй холбоотойгоор архив бичиг хэрэг эрхлэгч нарыг бол компьютерт одоо монгол бичгээр их бэлтгэх юм сургалтуудыг 2023-2024 онуудад үе шаттайгаар ингээд зохион байгуулж ажиллаж байна. За тус сургалтанд нийт одоо манай хөрөг өсгч байгууллагын 160 гаруй архивчд бол хамрагдаад байна. Үндэсний босоо бичгэн зөвхөн монгол түмний өмч оюуны их өв соёл юм гэдгийг хүн нэг бүрд ухуулан таниулж их хэлийг сургах их үйл хэрэгт сурагч багш нар шамдан оролцож байгаамаа. Үндэсний бичгтэн Өмнө Говь аяны хүрээнд төрийн 2000 гаруй албан хаагч их бичгэн сэргээн үзэж байна. За нийт сурагчдын маань хувьд болохоор ерөнхийдөө анх эхэлж байхад бол нийт байгаа бүх төрлийн албан хаагчдын маань 50-аас 55% нь ерөнхийдөө анхан шатнаас эхэлсэн. За одоо бол сургалт ингээд дохиод өндөрлөөд одоо ирэх үед бол нийт сурагчдын нэг 20 орчим хувь бол анхан шатнаараа за үлдсэн улсууд нь бол дээшээ агсан болон гүнзгий шат руу орсон юм дүр зураг ажиглагдаж байна. Бидний хувьд бас үндэсний бичгээ сурч мэдэх анхан шатнд байсан боломж шат руу төвшөө ахиж за олон жилийн өмнө үзээд марцсан байсан үндэсний бичгээ сэргээж уншиж бичиж сурсан ийм ахис төвшил гарсан. Их бичгээрээ зөв уншиж бичиж сурах үндэсний хөтөлбөрийг Өмнө Говь аймагтаа эрчимтэй хэрэгжүүлэх зорилгоор хэлний салбар зөвлөлөөс үе шаттай үйл ажиллагааг зохион байгуулж байгаамаа. Төрийн албан хаагчдын дунд зохион байгуулагдж байгаа үндэсний бичиг үсгийн сургалтыг идэвхжүүлэх бодит үр дүнд хүргэх үүднээс одоо минутны уншлага авсан байгаа. За энэ минутны уншлагын дундаж маань 40 хүүхэдтэй байна. Дээд тал нь 90 гаруй үг уншсан байна. За үндэсний бичиг үсгийн баяраа огтаад
одоо монгол хэлний тухай хууль, монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг амжилттай сайн хэрэгжүүлж байгаа байгууллага хамт олныг шагнаж урамшуулах одоо болцол дуралтааныг зохион байгуулж байгаа. 2021 онд бас яг энэ төвшин тогтоох судалгаа хийгдэж байсан. Одоо энэ судалгаа бол 2 дахь ингээд хийгдэж явж байгаа юм судалгаа байгаа. Энэ судалгаа одоо энэ зохион байгуулагдаж явснараа бид нар одоо Монгол бичгээр тийм эхлэх энэ ажил маань хэр төвшөнд байна. Тэгээ цаашдаа ямар бодлого хэрэгжүүлэх үү, бэлтгэлийг яаж хангах уу гэхэд бол чиглэсэн ийм одоо ач холбогдолтой ийм судалгаа юм байнамаа. Тэгээд одоо та бүхэндээ хэлэхэд одоо үндэсний энэ босоо монгол бичгийг бас бүгдээрээ судалцах шаардлагатай болж байна. Тийм учраас хувьдээ хичээж энэ монгол бичгийн сайн сурцгаая гэж та бүхнээс уриалж байна. Төрийн албан агчид маань бас хүмүүн бичиг сониныг захиалан унших одоо энэ дадал одоо юу вэ сэргээж байна. За ер нь залуучууд маань бол шинээр одоо ингэ эхлэвж байна. Дундаас дээд насныхан маань бас сэргийх маш амархан сэргэж байна гэж байна. Тэгээд одоо Өмнөв аймаг бол одоо энэ монгол бичиг болон кирилл бичлэгийг хослоод ингээд явхад бол бүрэн болцоотой болсон бэлтгэл ажил бол үндсэндээ хангагдсан байна. За Монгол хэлний тухай засгийн газрын бодлого шийдвэр Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3 Өмнөв аймгийн цэцэг даргын техник албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын үндэсний бичиг үсгийн түгээн дэлгэрүүлж өвлөн эзэмшгэд итвэх санаачлагтай ажиллаж хэрэглээний орчин бүрдүүлэн төрийн байгууллагуудын 60% нь босоо монгол бичгээрээ хаягалжээ. Мөн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаанд аль паагчид итвэхтэй хамрагдлаа.